Хөгшин бэрхшээлтэй эргээд төрийн албанд дэвших, за хөгшин бэрхшээлтэй эргээд төрийн албанд ажиллах энэ одоо боломж болцоог илүү их нээж өгөх хуулийн зохицуултыг хийсэн. Манай нийт төрийн албанд 4500 орчим хөгшин бэрхшээлтэй эргээд ажилладаг ч гэсэндээ төрийн захиргааны албанд бол үүний 10%. За удирд галбан тушаалд бол бараг дэвшиж ажиллах боломж болцоо бараг байдгүй. За хөгшин төрийн албаны тухай хуулийн дагуу бол олон өгөх шалгалтын тэрвэтэл хөгшин бэрхшээлтэй эргээд хүртэл энэ шалгалтыг өгөхөд тохируулгууд хийгдээгүй, тоног төхөөрөмжүүд муутай байсан. За үүнтэй бид нар төрийн албаны зөвлөлтөд хамтарч ажиллаад сүүлийн 2 жилийн хугацаанд хөгшин бэрхшээлтэй эргээд төрийн албаны энэ хуулийн дагуу шалгалт өгөх боломж олцоо бид нар бас нээж өгсөн. За өнгөрсөн жил бид нар хувийн эвшлийг бид нар хөгшин бэрхшээлтэй иргэдийг ажилуулсангүй гэж торгодог мөртлөө төр өөрөө энэ боломж олцоог нээж өгөхгүй байна. Маш өндөр шалгуур тавьж байна. Төр өөрөө манлайлалыг харуулах ёстой гэж хөгжлийн бэрхшээлтэй одоо иргэд төрийн албанд ахиж дэвших, за тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүний агентлагт одоо ахиж дэвших энэ боломж болцоог бид нар нээж өгсөн байж байгаа. За ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн албанд ахиж дэвших энэ шалгуур үзүүлэлтийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бол 2 дахин одоо бага болгож босхийг бол өгсөн. За мөн энэ агентлагийн хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй хүнд одоо дэд боловсролтой хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ агентлагийн дараагаар ажиллах боломж олцоог нээсэн. За мөнтэй хувьд төрийн эмнэлгийн хуулиар агентлагууд дэд дарахгүй байгаад байгаа. За энэ агентлагийн хувьд бол бас дэд дарахтай байх энэ одоо зохицуултыг бас хийж өгсөн. За өнгөрсөн намар бид нар сая 5 аймгийн төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг барьж байгуулж ашиглалтанд оруулсан. За ахаа 5 төв аймаг орон нутагт болон нийслэл Улаанбаатар хотод байгуулагдаж байна. За өнөөдөр өнгөрсөн оны намар одоо бид нар төрийн албаны зөвлөөс шалгалтыг зарлж хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлээд за эндээс өнөөдөр Маргад Эрдэнэ гэдэг залууг томиллоо. За томилгоо нь одоо шүүхтэр бас анхан шатны захиргааны шүүхтэр гомдолтой явж байгаад гомдол гаргасан иргэн өөрөө гомдлоо татаж за ингээд төрийн албаны зөвлөөс энэ хүнийг одоо томилох бол бүрэн боломжтой боллоо гэд одоо холбогд хуулийн дагуу алгалтай тэмцэх газраас арчнарын зөрчилгүй гэдэг бичгийг авч өнөөдөр засгийн газрын хурлаар орж томилгоог хийлээ.